Швед улсын нийслэл Стокгольм хотноо хүүхдийн бэлтгэл наадмын арга хэмжээ маань 2 дахь жилдээ төрийн бас байгуулалт хамтран зохион байгуулалт гэж байна. Энэ жилийн арга хэмжээ маань ардын өсвөр ясны 104 жилийн ойг огцод зохион байгуулалт гэж байгаа. Мөн одоо удахгүй болох их хурцыг хамгаалах хөтөлбөр маань хүүхдийн баярыг огцод зохиолж байгаа энэ том арга хэмжээний нэг хэдгээр онцлог байлаа. Өнөөдрийн арга хэмжээнд маань түрүү жилийнхээ бодсон бодвол их олон хүүхэд ирлээ, олон төрлөөр оролцож байна. Олон насны ангиллаар урлагийн тэмцээнүүд маань явагдаж байна. Тэгээд хэлийн чандар суугаа хүүхэд багцууд маань нэг өдөр үндэсний өв соёлоороо багтаж танин мэдэж эндээ суралцж байгаа нь одоо энэ тэмцээний үйл ажиллагаа маань давуу тал онцлог байлаа. Одоо үндэсний уламжил бүхийн барилдаана Шведийн одоо залуучуудын нэгдсэн Швед Монгол үндэсний өвхийн одоо холбоо маань амжилттай сайхан зохион байгууллаа. Энэ барилдаанд 6-аас 9, 10-аас 13 насны одоо 2 ангиллаар хүүхдүүдийг барилдуулж одоо ингээд нэг өдрийг үндэсний уламжлалаа өвлүүлэн үлдээх одоо нэг осны сургалт судалгааны ажил бол ийм зорилготойгоор сайхан зохион байгуулж өндөрлөлөө. Энэ бэлтгэл наадамд манай шагаалгын оролцож соёл уламжлалаа хүүхдүүдэд таниулах Иргэн мөндөд шаамжин сонгох зорилгоор тэмцээн зохиодог байгаа. Тэгээ удахгүй болох их хурцын баярын мэндийг оролцож наадмын бэлтгэл наадамд оролцож байгаа нийт ээж хүүхдүүдтэй баярын мэндийг хүргье. Сайхан баярлалаа.